Хүүхдийг хэрхэн суудаг болгох вэ? Суухан чадвар бөгөөд хүүхэд үүнийг биедан сурах боломжтой. Эцэг эхийн оролцоогүйгээр энэ чадвар нь хүүхдэд 4-9 сарын дотор хөгжиж эхэлдэг. Хэрвээ хүүхэд 10 сартай бол сууж чадахгүй, усан гахаа шиг сууж чадахгүй, оролдож чадахгүй бол эмчид хандах хэрэгтэй. Олон томчууд хүүхдийг биедан суух хүртэл суулгах ёсгүй гэж үздэг. Гэхдээ энэ нь буруу ойлголт юм. Та хүүхдийг суулгах боломжтой бөгөөд энэ чадвар нь хөгжих хүртэл хүлээх хэрэгтэй. Таны өвдөг дээр 10 минут сууж байгаа хүүхдэд юу ч болохгүй. Хүүхэд биедан сууж чаддаг болох хүртэл удаан хугацаа шаардагдана. Түүний нуруу булчин мэдрэлийн систем бэлэн болох үед шаардлагатай нугалмууд нь хөгжиж эхэлнэ. Таны хүүхэд сууж байхдаа бие барьж чадна. Түүний нуруу булчин мэдрэлийн систем бэлэн болох үед хүүхэд шинэ физик чадваруудыг идэвхтэй хөгжүүлж байгаа үед түүний орчинд аюулгүй орчин бүрдүүлээрэй. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд тавилгын аюултай өнцгүүдийг арилгаж гэрийн химийн бодис жижиг зүйлсийг зайлуулна уу? Жижиг эд зүйлс. Хэрв та хүсвэл хүүхдэд биеийн хүчийг сайжруулах дасгал хийж гараас хөлөөс нь илж гэртээ хийж болно. Энэ нь хүүхэд хурдан суухад туслана. Гимнастикийн үед гэмтэл учруулах нь хэцүү. Хурдан хөдөлгөөн хийхгүй, чичиргээ өгөхгүй байх нь чухал. Хэрв хүүхэд уйлж байвал дасгалыг зогсоох хэрэгтэй.